Яа. Энэ миний захиалсан бараанууд угаасаа биш вэ? Соноо яана. Сайн байцгаана уу бүгдээрээ таны өдрийн мэндийг хүргэе. Энэ бичлэг маань ямар бичлэг байх вэ гэхлээр би табаагаас юм захиалсан байхгүй юу? Бас табаач бичлээ. Тэр юу гэдэг вүлээ? Пиндууд уу? За би ямар тийш тавьчих заяа. Эндээс би юм захиалсан байхгүй юу? Табаа гэж жоохон бодлоо ярих гэсэн сая яриха боллоо. Юм захиалсан заяа. Тэгээд ер нь бол анх удаа эндээс юм захиалж байгаа. Би 4 сарын 23-нд бараагаа захиалсан. Өнөөдөр 5 сарын 2. Тэгэхээр 9 өдөр болоод ирж гин гэсэн үг. Гэтэ ер нь бол би яг 9-10 бараа захиалсан байсан. Гэтэ энд яг 6 бараа нэрсэн. Тэгээд нөгөө хэд нь бол ирж байгаа. Тэгэхээр хэдүүлийн энэ 6 барааг unboxing хийгээд тэгээд оноо өгөөж явъя гэж би бодлоо. Одоо ер нь 5 сарын 7-нд манай найзын төрсөн өдөр болохгүй юу? Би тэгээ найзаагаа төрсөн өдөрт л гэж ерөөхдөө бол юм захиалсан. Өөртөө болвол нэг хийх юм бас захиалаагүй. Баггүй юу? Тэгэхээр энэ бичлэгийг би төрүүлж постолж болохгүй. Тэгэхээр манай найз үзчихвэл би чиний бэлгийг unboxing хийх гэж байна. За бүгд үзье. Эхний ээлжинд болохоор кейс авсан заяа. Энэ гэхдээ найзтай кейс авсан, өөртөө бас кейс авсан. Тийм болохоор яг аль нэрснээс мэдэхгүй байна. Сандгаадах юм. За зүгээрээ. Юу вэ? Кейс биш вэ? Мэдгүй энд нэг юм гаргарлаа. Энэ гэхдээ зүрхий хэлбэртэй байна. Гэтэ энэ зүрх нь бол хөөргөн л харагдаж байна. Гэтэ энэ юу юм болоо? Юу гэж? Би фейлдчихжээ. Би фейлдсэн байна. Би ингэж утасны кейс захиаллаа гэж бодоод захиалсан чинь утасны дэлгэцний наалт байна. Би тэгээ өөртөө кейс авсан, найздаа кейс авсан гэхээр зүгээр 2 дэлгэцний наалт авсан байна. Хамгийн амар нь би өнөөдөр дөнгөж сая гэртээ ирэхээс өмнө миний утасны дэлгэц наалтгүй 8 сараас хойш явсан болохоор би наалгуулчаад гэртээ ирсэн чинь наалт ирсэн байна. Дэлгэцний наалт, дэлгэцний шилэн хамгаалалт гэх юм уу да. Тэгэхээр кейс ирээгүй гэсэн үг юм байна те. Энэ миний утасных байгаасаа ядаж. Миний утасанд таарахгүй байна. Манай найзын утасных байна. Энэ миний утасных юм болов уу? Үгүй энэ бас манай найзынх байна. Ёо, тэнгэр. Би тэгээ найзтай наалт бэлгэлэх юм уу? Нөө, тийм баха. За дараачих руу орцгоё. Одоо яах вэ? Одоо өнгөрсөн. Гэтэ энэ бас алдаа гарсан ч гэж магадгүй шүү дээ. Би тэгэхээр карготойгоо ярьж үзэх хэрэгтэй гэсэн үг. Ахаа за тэгээ. Алдаа гарсан байна. За дараачихыг бодцгаая. Уусаа санах. Хүй. Би санах таймер юм бил хөө. Энэ миний захиалсан бараанууд угаасаа биш вэ? Энэ миний захиалсан бараанууд биш вэ? Гүбэтэн хараад чаах тий. Үгүй. Угаасаа биш вэ? Би юу юм хад бодолк аваагүй байхгүй юу? Би өөрөө юм авсан байна. Тийм баха би ерөөсөө юм том юм аваагүй байхгүй. Ёо. За. Ёо.
Яа би яагаад юм бүтлгүй юм бэ? Ямар амар. Гэтэ за мэдгүй. Каргалгаа ярьчаад тэгээд ямар нэгэн шийдэлд хүрнэ штэ. Угаасаа би өөрийнхөө бараг авах ёстой штэ. Хүний бараг бас өгөх ёстой штэ. Тэгээд ямар нэгэн шийдэлд хүрчээд одоо карго хаахаас өмнө явж ирэх ёстой юм шиг байна. Тэгэхээр би залгачаад бичлэгээ өргөжлүүлье заяа. Би сая нөгөө хүнтэйгээ ярьлаа л да карготойгоо тэгсэн чинь хараа миний бараг өөр хүүхдийнхтэй солилцсон байна гэд. Тэгээд одоо миний байгаа газартай ойрхон хүн ингээ гарах гэж байна гэд. Тэгээ ингээ хүргээд өгөө бараагийн солиод хүргээд өгье гэд тэгнэ. Яа би сая яг уйлах чинь штт. Яа. Гэтэ яг ингээ хүргээд өгнө гэсэн болохоор ер нь бол зүгээр л дээ. Тэгэхээр хэдүүлээ одоо жинхнээс unboxing бичлэгээ хийгнэ. Жинхэнэ өөрийнхөө бараагаар. Би яваад өөрийнхөө барааг авчлаа. Тэгээд надад болохоор энэ санаар бодол ерөнхийдөө бодол цөөхөн жижигхэн юмнууд ирсэн байна. Одоо үдээдээ яг жинхнээсээ бодож үзье. Одоо ихтэй бүр томоохон боллоо шүү. Та нэр миний гарах юм харж байна уу? Яна. Тэгсэн нэрээ. Энэ бүр гэтээ амар лаг байгаа зү. Энэ гэтээ энэ яадаг. Энэ гэтээ шивээс бол биш шүү. За энэ зүгээр баллаар зурцсан. Гэтээ амар лаг харагдаж байгаа зү. Надад бүгдээ задлж үзье. Чидөө. Нэг юм байна. Нэг юм байна. Ягаад нэг юм хайцтай юм байна. Юу юм болоо. Би яг юу захиална бол жоохон мартчихъя. Тэгээд нэг юм байна. Тэгээд жинхэнэ утгаараа кейс байна. За энэ яг хэний кейс юм болоо. Тэрний одоо би юм ирсэн байна. За бүгдээ ихлэх мэдээж хамгийн жижигээс буюу кейсээс их хэлсэлнаа. Тэгээд дүгнээд. Яна ямар хөөрхөн юм бэ? Энэ миний кейс энэ. Йой. Янта ямар хөөрхөн юм бэ? Йоо. Энэ кейс гэдэг бүр амар хөөрхөн байна хөө. Яна миний хүмүүс тохироод байна шүү дээ. Анас. Оо ямар хөөрхөн юм бэ? Бамбачаад. Тэгээс энэ кейс надад ихтэй амар таалагдж байна. Угаасаа л зурган дээр ийм л кейс хийсэн л та. Гэтэл надад амар таалагдж байна. Ямар гоё юм бэ? Гэтэ би 10-аас 9 гэж өгнө. Анаас 10-аас 10 юм гарч ирж бас магадгүй шүү дээ. Тэгэхээр ер нь бол 10-аас 9 гэж өгнө. Гэтэ энэ бол амар хөөрхөн байна. Амар хөөрхөн байна. Йой. Ямар юм бэ? За тань тавьчих. Дараа нэг юм байна. Гулжгансан юм байна. Яна ямар хөөрхөн юм бэ? Энэ нөгөө нэг юу ясаахгүй юу? Маа найз бит хоёр адилхан нэг өдөр бараг нэг өдөр компьютер талсан байхгүй юу? Нөгөө нэг нөт талсахгүй нөгөө нэг миний төрсөн өдрөөр манай аав ч надад нөт авч өгнө гэд хэлсэн байсан. Тэгээ тэрийг надад ингээ авч өгсөн байхгүй юу? Их чи маа найзаас яг зэрэг авч таарсан. Тэгээ ингээд нөгөө нэг нөт нь ингээд гарн дээр ингээд хулганы ингээд явуулдаг юм байдаг штэ. Ингээд тэр нь хулганы явуулдаг. Юу хтүүлээ дээ. Мартчихжээ. За нэг юм захиалсан байхгүй юу? Гэтэ би нэг өөртөө бас нэг захиалсан. Яагаад нэг ирчихв? За яах вэ? Ардаас ирэх байх гэж жоохон бодчихъя. Гэтэ ямар хөөрхөн юм бэ? Хөөрхөн байгаас дээ. Би нэг ч 10-аас 9 гэж өгнө. Энэ л хөөрхөн байна оо. За. Нэг юм. Энэ нөгөө гүйцэнсэн юм байна.
Энд тэг биш юм л та. Яна, ямар хүүх юм бэ? Яна. Миний амс нөө тэрсэн байна. Би амс захиалсан байхгүй юу? Яна. Ямар хүүх юм бэ? Тинас. Яа, би бүр үлээж тэсэхгүй нэ гэдэг байхгүй юу? Ямар хүүх юм бэ надад ингэж дээ штэ. Нэг хөрх юмэрсэн бай. Би ч гэсэн дараас искэж өгнө. Эдгээрээ бүгд амар хөөргөн байна. Энэ ч гэсэн амар гоё материалтай юм байна. Анаас би хаймаа нэг тийм яг нэг анаас яг нэг тийм юм сурчжээ. Таар тэгээ бити тагаараа за би нэг болно. За хайрцагтай юмаа төрүүл задлах уу? Энийгээ төрүүл задлах уу? За энийгээ төрүүл задлаа заяа. Тэгээд хамгийн сүүлд хайрцагтай юм уу? Хайрцагтай юм үү? Юу? Би найстаа өмд захиалсан байхгүй юу? Тэр өмд нэгсэн маань. Гэтэ бас нэг онгойллоод харуулцаад буцаад талхичгүй. Тийм хүмүүс захиалсан юм би. Би нэрээ өөр л өмд харсан юм санагдсан. Би тийм хүмүүс авчтай юм хата. Ямар ч юм би найстаа ийм өмд авчтай юм хата. Үнэн гэхдээ ийм байсан юм бах та. Уг нь хамгийн гол нь өмчсөн гэхдээ би ийм өмд аваагүй шиг санагдах юм. За одоо өнгөрсөн. Би найзаа. Одоо өнгөрсөн. Ингээд ирчлээ. Би үнийг захиалаагүй шиг санагдах. Чи ямар өмд захиалсан марччихээ. За зүгээр ийм өмд захиалсан гэж ботчих тий. Тэгвэл сэтгэлд ямар шүү. Найзд нь гэтээ сэтгэл бол байсан шүү. Тийм. Гэтээ миний найз бас ийм жорны ийм өмд байж ах ч ер нь зүгээр шүү дээ. Тэ? Тийм. Ер нь хизээд ч гэсэндээ зүгээр шүү дээ. Ер нь ятч утсан. Тэ? Тийм. Одоо тэгээд ирсэн юм чинь би одоо угаасаа яах вэ? Яаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ дараачихаа юм буюу хайрцагтай юмаа задлж үзье. Humsтай болчих humсаар ингээд. Одоо би ингэж онгож хараад. За энэ асуултаа юм. Ихтэй уг нь зүгээр л хайж авчирч болно л доо. Тэнцч байна л да. Гэтэ ингэж онгож хайдаг шүү. Хүмүүсээ содон байх хэрэгтэй. Энэ юу юм болоо? Миний хумс хурах чийсэг. Хоолны сав байж тээ. Хоолны сав бай. Би найстаа бас хоолны сав авсан байхгүй юу? Ер нь хэрэгтэй гэж бодлоо. Ер нь хоолны сав болох хэрэгтэй. Ийм хөөрхөн ягаан өнгөтэй. Гэтэ би өөрөө тусам бодлоцсон л та. Маа найзтай яг дургуултыг. Гэтэ зүгээрээ чи дурлнаа. Ягаан ч гоё штт. Юм бол хэлсэн юм. За би нэг бас онгойлж үзүүлээ заяа. Үзүүлэнгээ бас өөрөө үзье. Дээр ланч бокс гэж бичгтэй байна. Гэтэ энэ ингээ жоохон галтарч юм шиг болцсон байна. Гэтэ үгүй л галтаа одоо тэгт. Ингээд онгойлоод. Тэгэхээр дотор нэг юм салбартаа мэдээж тэгээ юм байна. Гэтэ би ингээд юу яасан бэхгүй юу? Энэ хоолны савнуудыг харж байхад одоо энэ ингээд пиавар байгаа штэ. Пиавар дотор дахиад нэг төмөрийн юм жижигхэн савтай байсан бэхгүй юу? Уг нь бол тэгээ би ингээд ер нь пиавар юмд хоол хийж авч явах чинь ер нь жоохон биеинд муу штэ. Тэгээ тийм болохоор дотор төмөртэй болохоор төмөртэй нь ер нь зүгээр юм байна. Төмөртэй нь ингээд аваад угаахад ч гэсэндээ хялбар. Тэгээд пиавар юмд хоол хийж авч юусаас төмөр юмд хоол хийгээд аваад төвчл хамаагүй амар юм байна да гэж хараад захиалсан байхгүй юу? Тэгсэн чинь төмөр нь байхгүй байна. Тийм байна. Энэ дээр бол нэг алдаа байлаа. Тэгээд тэгснээр урьдчилтаа ингээ халбагсан юмнуудтай
Урталтай халбах сэрэг болохоор айгүй амар байдаг штэ. Угаасаа нөгөө нэг илүү халбах сэрэг авчихаар халбах сэрэг нөгөө нэг авч явах жоохон хэцүү байдаг штэ. Ийм. Гэтэ энэ бол пиавар. Тэгээ савхтай. Манай нэсгтээ савхаар амар юм мэддэг штэ. Савхан ч гэсэндээ пиавар. Тэгээ мутгатай. Маслын утга. Тийм халбахтай. Гэтэ яг ерөнхийдөө болвол дэвжгүй шүү. Төмөр юунд байхгүй байсныг тооцвол ер нь бол дэвжгүй л. Ер нь бол таалагдлаа. Гэтэ би энэ 10-аас 6.5 мав юм уу? 6.5 7 гэж оноо өгнө. Тэгээ миний өөр хэдийн юмнууд бас захиалсан. Тэдэр нь ирээгүй л байна. За тэдэр нь ирэхээр бичлэг гэж. За бас яаж ч магадгүй. Тэдэр нь ирэхээр бичлэг хийж магадгүй, хийхгүй ч гэж магадгүй. Ерөнхийдөө бол яг өнөөдрийн байдлаар миний захиалсан юмнуудын ирсэн нь энэ хэд байна. Тэгээ эндээс чинь хэд ирсэн юм бэ? 1 2 4 ирсэн юм байна. Тэгэхээр миний 10 захиалсан, 9 10 захиалсан, 10 гэж бодоод 10 захиалсан юмс 4 ирсэн гэхээр 6 нэрэг байна гэсэн үг. Тэгээ эдраас хамгийн их таалагдсан байна бол ерөөд бол миний кейс л байлаа. Миний кейс бүр арай л хөөрхөн үү. Яагаад юм хөөрхөн байгаа юм бэ? Тэгээ бас миний аймс, тэгээ бас юм. Ер нь ингээд эхнээс нь ранглах юм болно штэ. Хамгийн нэгдүгürt бол миний кейс, хоёрдугаарт миний хөөрхөн аймс нууд, гуравдугаарт энэ нэстэй хөөрхөн царайлаг юм аа. Дөрөвдүгээрт хоолны сав, тавт манай нөгөө нэг нэ. Өөр юм хүмүүс ирээгүй, нөгөө дөр юм тараачлаа. Тэгээ та нар ч гэсэндээ юм хум захиалахдаа одоо энэ доторх төмөр мөр нь яаж нээж ийн гэдэг нэг иймэрхүү юмнуудын жоохон анхаарах хэрэгтэй юм байна. Тэгээ өмнөдний тал дээр бол яг би комент руу нөрөөд нөгөө зураг мургуудыг орж харах хэрэгтэй байсан юм шиг байна гэж одоо бол бодож байна. Ерөөдөө бол нэг тиймэрхүү юмн дээр жоохон алдсан юм шиг байна. Гэтэ одоо ер нь бол өнгөрсөн. Одоо захиалаад ирсэн. За ерөөдөө бол би нэг иймэрхүү юм захиалсан байна. Миний захиалсан юмнууд нэг ингэж ирсэн байна. Тэгээ миний хувьд бол энэ бичлэг жоохон сонирхолгүй ч гэх юм уу. Жоохон бүтлгүүл бичлэг болчлоо л да яг үндэ амар фейлтчлээ. Яг ингээ үнэхээр миний бараанаас 6 нэрсэн бахтаа гэж бодоод ядаа 6 бараагаар бичлэг хий гэсэн чи яг үндэ ингээ 4 нэрсэн нэг жоохон идэм. Тэгээ яжиж байгаа хажууд нь фейлтэд хүний бараамаараа задлаад. Ер нь бол айгүй фейлцсэн бичлэг боллоо. За ер нь бол иймэрхүү л энэ. Тэгээ цаашдаа ер нь олон бичлэг оруулахыг ер нь бол хичээнэ гэж бодож байгаа. Тэгээ бичлэг дуслуулсан баярлаа. Баяртай.